Үс засаг засгийн газрын хариуцлагагүй алхам бүрийг их хурл одоо цээжээр хамгаалдаг. Бүр тэр дотроо их хурлын тодорхой одоо бүлэг хэсэг одоо гишүүд хууль санаачлах эрхээр одоо далилдуулж хамгаалдаг. Хуулинд өөрчлөлт оруулж засгийн газар тааламжтай уур амьсгал бий болох нөхцөлийг хангадаг. Ийм одоо асуудал бол үнэхээр газар авчирна л да. Одоо өнөөдөр ганцхан өдрийн чуулганд дэлхийд засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хоёр асуудал орж ирж байгаа байхгүй. Нэг нь өглөө 39 дугаар тогтоол. Энэ 39 дугаар тогтоол батлагдаад жил 6 сар болсны дараа 39 дугаар тогтоол дээр гинтхэн нэг юм олж хараад гинтхэн ард түмэндээ хайртай болоод ингээд 39 дугаар тогтоол руу довтолж эхэлж байгаа байхгүй. Хоёрдугаар тэгвэл яг үнэндээ яг өнөөдөр ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал өргөн барингуутал энэ чинь улсын хурлын дэгийн тухай хуулиндаа одоо зөрчилтэй байсан байна. Энийг тодруулаа гэж ингээд араас нь хуулийн төсөл уриал гүгээд ороод ирдэг. Ийм байдлаар өнөөдөр бид явах нь зөв юм уу буруу юм уу? Зүгээр мэдээж одоо түрүү зарим гишүүдийн хэлдгээр тэр засгийн газраа бид нар дэмж хүйтэн дэмжиж явах нь зөв л баг. Гэхдээ гүйцэтгэх засаглалт хэн хяналт тавьдаг? Монголд өнөөдөр хуулиараа гүйцэтгэх засаглалт хяналт тавьдаг, хариуцлага тооцдог цорын ганц эрхүүгийн байгууллага бол улсын их хурл өөрөө. Тэгээ энэ эрхээ хэрэгжүүлэхгүй бол улсын их хурл дээр өөр юу хийх юм? Өнөөдөр улсын их хурлын гишүүдийн тодорхой засгийн газарт оросоц олонгоцонк байхгүй, хяналт байхгүй. Тэг хяналтгүй төрийн тогтолцоо бий болгоц. Тэгэл одоо энд сууж байгаа туршлагатай 4-5 сонгогдсон гишүүд нь хүртэл улаараа цээжээр хамгаалал засгийн газрыг. Тэгээ үг хэлсэн санал гаргасан болгоны нухчин дарж яадаг. Янз янзын гоё уриал оцонгоор нухчин дарж яадаг. Энэ байдлаа ер нь хизээ болох юм бэ? Ер нь тэгээ өнөөдөр энэ 9 гишүүний өргөн барьсан асуудал нээлттэй өнөөдөр хэвээрэл байж шүү дээ. Энийг буцаах шийдвэр гаргаагүй. Сая доосрон гишээс. Ямар нэгэн байдлаар улсын их хурлын дэгийн тухай хуулинд байнгын ороо аливаа асуудлыг хилцэх одоо асуудалд оруулах хэсгийг шийддэг эрхтийн дэгийн заалт байхгүй. Улсын их хурлын даргын зөвлөлөөс энэ асуудлыг хилцээгээд оруулсан бол байнгын ороо тэр асуудлыг хилцэх судалд оруулаад явах ёстой. Тэгээ ийм хууль бус юмыг өөрсдөө хууль тогтоогчд нь өөрсдөө ийм хууль бус юм хийгээд хууль тогтоогч одоо хуулийн хэрэгжилтэнд хяналттай үүрэг өгөх улсын их хурл нь өөрөө хуулийг одоо хэрэгжүүлдэг гол үүрэг гүйцэтгэж байгаа гүйцэтгэх засаглалаа хамгаалаад тэгээ энэ хяналтгүй төрийг улам даанжруулаад дураараа хаашилдаг тэр аливаа албан тушаалтнуудыг өөгшүүлээд ингээд яваад их юм бол энэ Монголд ч төр гэж байгаад хэрэг байгаа мөг юм уу? Одоо бодвол наа үг хэлэхээр бас над руу баахан дайрхал байх л да. Гой үгээр халахвч хийгээл. Гэхдээ би хэлсэн үг хэлэх үгнээсээ би буцахгүй. Өнөөдөр үнэхээр бодит байдал ямар байна гэвэл үнэхээр Монголын төр гутамшигтай байна шүү дээ. Өрөвдмөр байна шүү дээ. Өөрийнхөө томилсон албан тушаалтан өөрийнхөө томилсон засгийн газарт хяналт тавьж чаддгүй. Засгийн газрынхаа доороор твтцсэн. Тэгээ засгийн газар нь ямар өдөртөм чиглэл өгнө тэрийг нугдуугүй биелүүлж яадаг. Бид ер нь ингээд хууль тогтоох дэд байгуулах юм уу? Эсвэл бид одоо энэ гүйц засаглалын одоо үүрэг даалгаврыг биелүүлэгч нар юм уу? Энд хяналт тавьж эндээ бас өнөөдөр дүгнэлт хийх цаг бол болсон гэж бодож байна. Тийм ч учраас би өнөөдөр энэ одоо араас ингэж хууль оруулж ирж хуулийн өөрчлөлтөөр аливаа асуудлыг одоо өөгшүүлдэг хамгаалдаг болохыг одоо би зарим нөхдөд хандаж